Тэр сайн байцгаана уу. За ингээд Европын нэг бензин колонк дээрээс та бүхэнд орой минь хүргэж байна. Тэгээ сая машинда нэг бензин авах гээд зогсож ирсэн чинь Facebook нэг хальт утсан дээр харж агаад Монголд болж байгаа амар тэнэг бичлэг үзээд айгуу жоо дуруу хүрлээ л дээ. Одоо шүн Монголд шүн болоод тэгээ айгуу их бензин колонк дээр айгуу очртой байна гэдэг ингээд хүмүүс бичлэг оруулсан байгаа байхгүй юу. Шүн ингээд очр багтаа гэдэг. Би болохоор сая өөрөө машин аваачаад тэгээд өөрөө машинда бензинээ дүүргчийгээд ирээд дүүргэж байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч харин энд өөрөө бүр эсрэгээр ямар ч очор байхгүй. Бүр тэгээд бүр яаж байгаа гэж энэ ингээд хараа. Өөрөө болохоор одоо ер нь бол баг нэг 90 хүрж байгаа. 1 евро 90 цент хүрж байгаа байхгүй юу. Ер нь дэлхийд даяар бензиний үн наадмын дараа сая өссөн багхгүй юу? Сая наадмын дараа зөвхөн Монголд 250 төгрөгөөр нэмэгдсэн шүү дээ. Наадмын дараа энд ч гэсэн аягүй өндөр өсчлөө л дөө. Тэгэхээр ганцхан Монголд гэж битээ ойлгоор хүмүүсээ. Нэгдүгürt. Хоёрдугаарт тэгээ би нөгөө орой ингээд хүмүүс эн чинь ингэдэг байхгүй 24 цагийн бүх цагт ингээд цагийг 24 цаг 4 хуваагаа 4 үечлээд хүмүүсийг ажилдаа өглөө эрт явж байгаа 10 хүртэл ер нь бол бензиний үн өндөр байна. Тэгээ 10-аас хойшоогоо нэг өдөөс хойш хүртэл өөрөө орой ажилд ороход буцаад нэг ингээ жижигэн нэмэгдэл доошоо ингээ яваад байгаа байхгүй. Орой болохоор яг тэр ундаг цаг нь байхгүй. Би яг нэг тэгж бодоод ирсэн юм байхгүй зүгээр яг миний амьдрал юм аа тэгээд гарчлаа. Баян нэг ягаад байдгүй. Тэгээ би анх удаа би сая ингээ дүүргээ авсан чинь мен дээр 3 центийн акцион гэж байгаа байхгүй. Одоо хямдрал англиар бол sale хямдрал. Орой авахаар бас хямдардсан байна. Уг нь ингээ 80 евро 7 центнд дүүрсэн чинь хямдраад надад 78 2 евро. Тэг чинь би юу вэ? 1 литр бензин өнгөө авч чинь гэсэн үг байхгүй юу да? 1 литр гарan өнгөө авч чинь гэсэн үг байхгүй юу? Жишээлбэл. Тэг ийм одоо Украины дайн гараад 4 жил хагас болж байгаа. Дээрээс нь тэр дайн байж тээ. Миний одоо энэ амьдарч байгаа яг энэ твд болж байгаа заа юу. Тэг энд бидний юм очор байхгүй. Тэр дайн энэ Европ твд болж байгаа. Монголд болоогүй. Дээрээс нь заа юу. Энэ одоо хиддгээ үргэлжилж байгаа юм бэ? Одоо бүр ингээ те үнэхээр бензиний очор нь зогсно гэдэг бол Монгол шиг ийм өргөн удам нутагтаа хөдөө гадаа их явдаг үнэхээр лайтай юм байлээ нэрэ. Өнгөрсөн өвөл бас бензин дуусгаад 11 сард амар хэцүү байсан Монголд явж байхад. Жоох хүүхдүүдтэй машин тэгтэл төв засмал зам дээр явж байгаа байхгүй Эрдэнэс Улаанбаатар руу амар хэцүү байсан. Тэгээ та нар одоо энийг сайн шеэрлээрээ би энэ түр засгийнхан дээрээс нь заяа хүмүүс хоёрдугаарт заяа одоо би яг одоо Австраас би бичлэг хийж Европод заяа Европод ер нь 92 моёр гэдэг бензин байха болцсон. Одоо энэ супер гэдэг нь 95 багхгүй бензин 95 98 100 гэж байдаг. Дизель мэдл бүгдээрээ ерөөсөө тийм айгу одоо энэ 95 хамгийн муу бензин 95. Зүүн Европын нэг зарим нэг орнуудад бол 92 моёр байдгийн байлээ. Тэгээд тэдний би тэнд амьдардаг тийм Зүүн Европын зарим орнууд амьдардаг монголчуудыг сонсоод хямд газараас бензин хийж байгаа машиных нь мотор нэвдэрсэн. Тэгээд бөөн засвар болж байгааг сонсож байсан. Ер нь бол Европын холбооны ихэнх орнууд хамгийн муу бензин 95. Тэгээд дээшээ 100 автомтой бензинүүд байгаа. Тэр машиныхаа моторыг цэвэрлдэг эсвэл бол уралдааны машинд хийдэг ийм бензинүүд байгаа. Дизель ч гэсэн 100 таа байдаг. Бүр байгаль орчин дээлтэй мэлтэй Герман руу ингээд янз янзын болчихсон 95. Гэтэ 95 ирнэ тийм сонин. За тэр мөр хамаагүй. Тэгээд үү шүү дээ. Би Монголд одоо ингээд өвөл очоод замын төгжрээ алхад явж чадахгүй ч алхаа явдаг байхгүй юу? Амар муухай өнөр өнөртдөг алхаа ингээд явж ангууд ингээд нэг сонин муухай өнөр алхна. Айгуу гоё ингээд өвөл төгжрэж байгаа гэсэн гоё хүүтэн дулаах авцад алхаа явангууд амар сонир өнөртдөг. Бидний энэ хямдхан хэрэглээд байгаа Оросоос аваад байгаа энэ евро 2 ч хүрэхгүй энэ стандартын энэ хямдхан бензин чинь заяа айгүй хямдхан бензин хэрэглэж байгаа шүү бид нар. Энэ бензин бид нар хямд бензин хэрэглэж байгаа боловч цаагаараа өөр үнээр өртгөө бид нар төлж байгаа эрүүл мэндээрээ төлж байгаа. Шууд бусаар эрүүл мэндээр ялангуяа тэр жоохон хүүхдүүд машины доор байдаг гэж яригдаад байгаа шүү дээ. Бид нар насан турш хүмүүс тэр хүүхдүүд ч тэр бид нар Улаанбаатарын төгжрээнд бол эрүүл мэндээрээ төлж байгаа шүү. Нэрэ шүү. Эрүүл мэндээрээ машиныхаа тэр моторын янз янзын хохирлуудаараа одоо Toyota-гийн машинууд чинь бол Монголын муу бензинтэй MSM энтрийн бензин чинь муу бензинтэй гээд тусгай хөдөлгөөр орж ирдэг гэсэн шүү дээ тий. Тийм биш хөдөлгөөртэй машинууд бол бас
эд материалаараа төлж байгаа, нэг бол эрүүл мэндээрээ төлж байгаа, бид нар хямдхан бенз хэрэглэж байгаа ч гэсэн ер нь бол дээрээс нь 4 жил хагас болж байхад Монгол улс бүхэл бүтэн улс байна да. Яагаад энийг одоо хүртэл шийдэхгүй байгаа юм бэ? Тэр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон ч гэсэн заяа. Орсон ч гэсэн түүхийн эдийнхаа нөөцийг тооцоогүй яасан гэлээд орногоос зөөхөн бүх асуудал ярьж илээ. Маргааш ашиглалтанд орсон ч гэсэн түүхийн эдийн асуудалтай юм байлээ. Тэрийг сайн зохицуулаагүй шийдсэн юм байлээ. Бас дахиад асуудалтай нэрэ шүү. Амьд нэм гэдэг манай сайд тэр энэ түнш эрчим хүчний сайд нь бичсэн байлээ. Эрчимтэй ажиллаж байгаа гэд уучлаараа эрчимтэй ажиллаж байгаа бол одоо дууссан байх хэвээр. Хувийн хөвшлийн шунхлаа ч юм уу, Петровс ч юм уу, таван богд ч юм уу. За би мэдэхгүй. Айл нэг хувийн хөвшлийн компаниар хийлгэх ёстой байсан. Ер нь төр яагаад бензиний үйлдвэр бариад байгаа. Эрдэнтийн асуудлыг одоо том үйлдвэрийг төр эзэмших асуудлаа шийдэж чадаагүй байхад яагаад дахиад ийм том бензиний үйлдвэртэй болох гээд байгаа. Хэрвээ энэ өнөөдөр мак ч юм айл нэгэнд барьсан бол 4 жил хагасан дотор айл дээр одоо бид нар дотооддоо бензин гаргаад эхэлсэн байгаа. Ямар нэгэн ийм emergency not fall ийм юм болсон үед дотроосоо бензин өөрөөсөө хангах. Тэр сав мав одоо хүртэл асуудлаа шийдээгүй. Энэ дайн Европод болж байгаа шүү. Монголд биш. Тэгэхдээ нөлөө нь ийм одоо хүртэл шийдэгдээгүй. Арчаагүй. Би айгу бухимдж ийн нэрэ. Зөвхөн бензин энэ бол том бизнес заа юу. Өнөөдөр Улаанбаатарын захирагч хэн байх нь хамаагүй. 3 дахь жилдээ би Монголд 3 зунтаа нийлээ 3 жил дараалал очиход зам Улаанбаатар хотын зам салсан хэвээрээ л байсан. Өчнөө тэрбум төгрөг өнгөрсөн жил ихэд 32 тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа. Тэрний өмнөх жил хэдэн тэрбум зарцуулсан мэдгүй. Энэ жил хэдийг зарцуулсан мэдгүй. Дарга нь нөгөө Нямбатарч огцорсон шүү дээ энэ зүүн. Эхлүүлээд огцорсон. Одоо хүртэл дуусаагүй. Өнгөрсөн зүүн би Монголоос явхдаа харчаад энэ зам энд байгаа маань харчаад явсан. Энэ зүүн дуусаагүй л байгаа байхгүй юу? Зөвхөн инх тайвны өргөн чөлөө би хотын төвийн нөгөө офицеруудын ордноос 5 шар хүртэлх замыг л ярьж байгаа шүү. 5 шар марлуу тавиагүй шүү. Зөвхөн их төлгүүр одоо яг Централ Тауэр гэдгийн урд хотын төв централд гадаад ямны уртал централда Улаанбаатар зочд буудлын уртлыг өнгөрсөн жил яаж исэн дуусаагүй байгаа. Их дэлгүүр центр point 2-ын хоорондох зам явгууны зам дуусаагүй байгаа. Би өнгөрсөн зүүн тэрнгөр явжсэн дөнгөс сая би наадын өмнө тэр замаар алхаж байгаа тэрсэн дуусаагүй байгаа. Замын эсрэг талд нь тавиад дууссан баг ихтлгүүрийн урд ийм чанаргүй ингээд зүгээр ингээд тэр хавтнаас сул хөдөлж байгаа шүү. Тавьсан хэсэг нь ийм л байна нэр. Энэ бол арайчтай нэр. Дургу хүрж ийн нэр.